За миний дэлгэц харагдаж байгаа бох тийм ээ. Харагдаж байна уу? За тэгээд баярлалаа мөхцөг багш та. Багш нарын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Баярлалаа. Сурч байгаа манай хамрагдаж байгаа хүмүүс бүгдээрээ багш нар байгаа. За зарим эцэг эхчүүд хүүхдтэй хэл заая гэд бас орж ир тийм. Хүүхдтэй хэл яаж байгаа бол тэгэл багш штэ. Хамгийн сайн багш эцэг. Тэгэхээр эцэг эхчүүд бас багш нарын баярын мэндийг хүргье. За өнөөдөр би хоёр хичээл багтаага заач гэж бодлоо. Тийм учраас нэг жоохон хурдтар явчихна. Сардаа ганцхан зааж байгаа учраас уг нь бол энэ сонсголын хичээлийг видео ашиглан заах нь сонсголын хичээлийг заахад анхаарах зүйл гэж хоёр тустай хичээл байгаа юм. Тэгээ бид цөөхөн уулздаг учраас хамтд нь хийгээд явчих. Би тэгээд нэг арай жоохон товчлох арга олцсон. Яаж яасан бэ гэхлээр за би тухайн үед яриад явъя. За эхний хичээл сонсголын хичээлийг видео ашиглан заах нь. Ер нь одоо сонсголын хичээл ихэвчлэн одоо YouTube их баялаг материалтай болсон учраас видео дээрх яриаг ч юм уу янз бүрийн бичлэгүүдийг ашиглаж их заадаг болоод байгаа шүү дээ тийм ээ. Хуучин нэг 10-20 жилийн өмнөхийг бодвол монгол хэлээр сонсох материал энэ төр байхгүй дутмаг гэж гомдол тавих аргагүй болсон. Тийм учраас энэ видео янз бүрийн энэ зөвхөн YouTube ч гэлтгүү ерөөсөө энэ нийтийн сүлжээний маш их материалтай болсон учраас видео ашиглан голчлон зааж байгаа. Та нар ч гэсэн тэгээд заадаг байх. За тэгэхээр өнөөдөр эхний нэгдүгээр хичээл дээр юу үзэх гэж байна вэ гэхээр ерөнхийдөө сонсож ойлгох дасгалууд видео бүхий хичээлийг заах зөвлөгөө, видеогоор хичээл заахад юу нь хэцүү байдаг юм. Сонсголын хичээлийн бүтэц ямар хөө байх вэ? За тэгээд жишээ хичээл бэлдэх гэсэн. За энийг нь бол гэрийн даалгавар та нар өөрсдөө нэг сонсголын хичээл бэлдээрэй. За сонсголын хичээлийн ерөнхий үе шат. За түрүүнээс хойш хэл зүй хичээл заах нь, уншлагын хичээл заах нь гэдэг бид янз бүрийн хичээлүүдийг заах тухай орж явах. Дандаа нэг юм дутагдаад байгаа шүү дээ. Pre-reading, reading гэдэг нь pre-reading буюу уншихаас өмнө яах юм? During reading буюу уншиж байхдаа яах юм? Post-reading гэдэг уншсныхаа дараа яах юм? Дандаа ийм чиглэлээр явж байгаа юм. Хэл зүй хичээлийг заахаас өмнө яах юм? Зааж байхдаа яах юм? Заасныхаа дараа яах юм? За бүх хичээл ерөнхийдөө энэ дандаа тэрийг бодно. Яг энэ ч гэсэн бас сонсголын хичээл гэсэн адилхан. Сонсголын өмнөх хэл зүйлэг. Сонсголын өмнө яах юм? Яг сонсож байхдаа яах юм? Сонссныхаа дараа яах юм? Ийм гурван юм бодно. За сонсголын өмнөх хэл зүйлэг нөгөө видео үзүүлээд сонсгож байгаа юм хичээл заах гэдэг тийм хичээл шүү дээ тийм ээ. За тэгэхээр сонсголын өмнөх хэл зүйлэг гэх. Гэхдээ видеогүйгээр. За одоо юу вэ те? Хамаагүй анхан шатны хөгтөж бай, нэлээд гайгүй явчихсан хүнч бай. За Монгол соёл цагаан сарын тухай нэг соёлын хичээл заах гэж байна гэж үү. Тэгэхээр видеогүйгээр яа. Цагаан сар яа тийм юу хийтийн цагаан сар юу гэж хэлдэг яаж мэдчих юм өмнөх хэлцүүлэг ярьлаа. Дараа нь дахиад сонсголын өмнөх хэлцүүлэг хийн. Гэхдээ видеотой хийн. Гэхдээ дуугүйгээр дууг нь хаачна. Мьют болгож. Тэгээд за түрүү ярьсан нөгөө зодогдог гэсэн. Одоо энэ яаж ийм сая хүн нэг юм хэлчих болсон юу гэж хэлсэн гэж бодож байна. Амар байна уу гэж хэлсэн байхаа ч гэдэг. Ингээд яриад гэхдээ хэлцүүлэг хийгээд байна. Видеотой дуу. Юу ажиллаж битгий давхцаж яриараа. За тэгээд дараа нь одоо яг сонсно. Видеого тавиад сонсно. За тэгэхдээ эхний удаа сонсох дасгал нь ямар дасгал авах вэ? Ерөнхий мэдээлэл авах дасгал үү. Маш ерөнхий. За сая юуны тухай явж байна юу болж байна энэ нэг тиймэрхүү ерөнхийд нь дараагийн удаа сонсохдоо тусгай мэдээлэл. Тусгай мэдээлэл гэдэг нь за яг хизээ гэж байна. Тэр хүн нэг хүний нэр хэлсэн тэр ямар хүний нэр хэлж байгаа. За хаана гэж хэлж байна. Гэх юм уу. За яг ийм юм сонсон шүү гэд тусгай бүрийн үгийг өгж байгаа. Энэ хоёр үгийг сонсоодох гэх юм уу. Тэгээ дахиад сонсоод. Тэр тусгай мэдээлэл хай сонсно. Сонсох. За тэгчээд эцэст нь сонсголын дараах дасгал. За ерөнхий хичээлийн үе шат чинь иймэрхүү байх юм шиг. Тэгэд гэрийн даалгавар сонсголын хичээл бэлдэнэ гэсэн шүү дээ. Тэгээ энийгээ бодоодийнэ гэж. За энэ хичээлийг заахтаа би уг нь англи хэлний нэг хичээл заагаад сонсох видеогоо үзүүлээд яг саяны дистралаар явдیں۔ Тэгээд хичээлийг шахах гэсэн учраас тэхгүй. Энэ сонсох видео нь болохоор нэг цаг агарын видео байгаа юм. Тэгээд цаг агарын за биднээс ерөнхийд нэг жоохон
үзүүлчихэл сонирхолч. Operation control. За ингээд 4 минут 58 секундын видео байгаа. Яа. Би нөгөө буцаад өрөө орчихсон. За тийм саяны нэг видео байгаа. Тэгээд сонсголтын өмнө юу хийдэг вэ гэхээр жишээлх юм бол зүгээр жишээ шүү дээ тийм ээ та нар өөрсдөө явууч. За ингээ weather гэдэг ийм сэдвэр би сонсгож байна гэчихэд за бид нар энэ сэдвэрс ер нь ямар үг сонсох бол гэдэг. За тэгэн гоо тэд нар чинь тийг гэх бах бороотой цастай салхитай гэх байх гэж баахан цаг агаар өгнүүд ярина. Тэгэхээр weatherman гэдэгтэй ойролцоог юу вэ гэхээр meteorologist гэдэг нэг хүн гараад байгаа. За тэгэхээр тэр meteorologist гэдэг мэддэг хүн байж болно. Хэлнэ мэдэхгүй бол хамаа авахгүй багш өөрөө өсч болно. За ингээд дараагийн нэг хэсэг ээлж чинь юм үснэ болохоор нөгөө нэг цагаа уурч гэдэгтэй холбоотой мэрэгжлийн нэр нүүд ингээд янз бүрийн үгнүүд. За тэгээд тэр хэлсэн бүх үгнүүдийн нөгөө нэг юу шиг самбар дээр бичээд байна. Brainstorm гэдэг шиг нөгөө бүгд нэг бичээл байна бүх. За тэгээд дараа нь тэр цугсан үгнүүдийг нэг ангилж байгаа юм. За энэ цаг агаартай холбоотой үгнүүд байна. За энэ мэрэгжил ажил мэрэгжилтэй холбоотой үгнүүд байна. Гэх мэтлэнгээр ингээд бүгд нэг ангилна. За тэгээд сонсно. Нөгөөдхөө сонслоо. Сонсох бийж байгаа. За тэгээд за ямар үг сонсч чадсан. За энэ үгнүүд байсан уу? За хэрвээ багш шифтэйхэн зөв чиглүүлж авсан бол ерөнхийдөө нөгөө үгнүүд яг гараад ирнэ. Таас үгнэж. Тэгэж хэлсэн тэр энэс өө тийм үү тэрийг сонсно. Зарим үг заримыг сонссон, заримыг сонсоогүй. Тийм үү ингээд сонсох жишээ. За энийг би энэ хичээлийг заахтаа ер нь яг жинхэнэ хичээл заагаад явдаг гэсэн чинь тийм ээ. Тэгэхээр одоо бүгдээрээ товчлж байгаа учраас ингэж явчих. За сонслоо. За одоо дараа нь дахиад сонсно. За дахиад сонсохдоо мэдэхгүй шинэ үгсийг нь өгнө багш. Түрүүний нөгөө мэддэг өмнө цуглдсан байсан үгнүүд чинь сонсцсон байгаа шүү дээ. Мэдэхгүй шинэ үгнүүдийг сонсно. За дахиад сонслоо. Одоо хоёр дахь удаага сонсохоор нэлээд тодорхойлоод ирнэ. Нөгөө өмнөх сонсцсон байсан үгнүүдээ сонсцсон, багшийн өгсөн үгнүүдийг сонсчихсон. За энэ хүртэл нөгөө нэг түрүүний миний ярьсан ерөнхий сонсох гэдэг чинь ерөнхий мэдээлэлтэй дасгал гэдэг чинь яваад байгаа байхгүй. За одоо нарийн мэдээлэл болох дасгал юм. За яг эхний хэсгийг нь дахиад сонсно. Нэг 35 секунд хэсэг байгаа. За 35 сонсохдоо зөвхөн ганц л тал. За олон юм сонсох хэрэггүй та нар. 3 үг сонсон шүү. Pete Zimmerman Operation System Manager гэсэн энэ 3 үгийг сонсоод байна. 38 секундын сонссон. Сонссон. За яа зарим нь хоёрын сонссон. Зарим нь нэгийг сонсчихсан. Тийм үү дахиад сонсъё та би тэр менежер гэдэг үг сонссон. Яг менежер. За ингээд яг нөгөө нарийн мэдээлэл олох дасгал гэдэг чинь явж байгаа. За дараа нь 2 3 дахь хэсгийг дахиж сонсоод дараа нь ярилцлага авна. Багш асуулт асууна шүү. За энэ 2 3 дахь хэсэг гэдэг нь дахиад нэг 30 31 минут хүрэхгүй орчим тийм нэг яриа байгаа. За тэгэн гутаа энараа багшийн асуултуудыг асууж байгаа. What is the area he must look at? Яг энэ тухай ярьсан баггүй. Тэгээ энэ 3 асуултыг асуугаад энэ асуултуудыг тавих тэр нөгөө сонсож чадсан бол хариулна. Сонсож чадаагүй бол зүгний түгэл наадах асуултыг чинь хариуг сонсохын тулд дахиад сонсож гэдэг юм. Ингээрээс нэг эхний нэг саяны тэр 5 минутын видеогоос би эхний нэг минут 30 секундыг л сонсох хичээлд ашиглаж байгаа. Нөгөө минут 30 секундыг чинь дахиад нөгөө төгч сонсоод байгаа. Нэрийг нь асууж сүүлэн тийм ээ. За одоо 3 дугаар хэсгийг дахиж сонсох гэж байгаа. За энэ дээр болохоор нөгөө Venn диаграм гэж гисэн. Graphic organizer гэдэг юмыг яаж уншлагуудад сонсохтой хичээл хэрэглэх вэ гэдэг нэг тусгай нэг хичээл бий. За тэрнийг зүгээр жишээ бийнэ. За одоо 3 дугаар хэсгийг дахиж сонсоод энийг бүгдийг шүү гэдэг. Энэ яаж жийсэн бэхээр 3 дугаар хэсгээр нөгөө нэг хүн чинь түрүүний тэр цагаагаар ярьж байгаа хүн чинь юу ярьж байсан? Одоо түрүүний ярьсан хүн чинь юу ярьж байсан бэ гэхээр
телевизээр ярьдаг цаг уурын мэдээ гэдэг нэг өөр юм байдаг. А энэ онгоц нисэх онгоцны буудал цаг агаар гэдэг чинь нэг арай өөр юм байдаг. Маш нарийн бүр яг ингэж ийм онгоц буухадтай холбоотой учраас арай өөр юм байдаг ингээд ярьж байгаа. Тэгэхээр энэ өөр юмыг энэ дээр нь бичээд Венн диаграм бүгдээр эргэлж мэдэн шүү дээ, тийм ээ. Тэгээ юугаар адилхан байна гэдгийг энд нь чинь 3 дугаар хэсгийг дахиж сонсоод ингээд. За ингэж ийм маягаар ингээд дахин сонсоод байна гэсэн үг. Нөгөө мө 1 минут 30 секундын видео чинь ийм маягаар ингээд сонсоод байх гэдэг яаж яана вэ? Энд чинь бүрдээсээ бүр түрүүнээс хойш дахин сонссоор байгаа юм чинь 5 6 7 ч удаа сонсож байгаа. Тэгээ бүх юм ингээд тодорхой гараад байна. Тэгээ хоорондоо ялцсан. За тэгэхээр видео бүх хичээл заах зөвлөгөө. Саяны хичээлийг ингээд заасны дараа тэгээд за ер нь өөр хичээл адилхан талтай өөр хичээл яа юу вэ гэхээр за энэ маш богино хэсэг үзүүлэх юм. Энэ их чухал. Маш богино хэсэг үзүүл. Богино түр санах ой гэж байгаа шүү дээ. Short term memory түр санах ой. Түр санах ой чинь ердөөс 15-аас 20 секунд тогтдог. Нэг удаад 7 юм л тогтдог гэж байгаа шүү дээ. 5-аас 9 юм л тогтоож чадна. Богино санах ой. Түр санах ой. Тийм учраас маш богино юм үзүүлнэ. За ялангуяа гадаад хэлээр сонсно гэдгээр бүр хэцүү. Унших чинь бас гайгүй. Унших чинь ингээд нөгөөд чинь байж байгаа нүдэнд ингээ харагдаж байгаа ингээ байж байгаа учраас эргээд ингээ хараад байж. Сонсох чинь шууман дараалал явдаг. Сонсоод өнгөрлөө. Нэг удаад 30 секундээс илүү юм сонсох юм бол нөгөө тархич нь ачаалаад байх байгаад юу болчих вэ? Яач юу хийчих вэ гэд хэлдэг. Тийм учраас маш богино хэсэг үзүүлнэ. Бүтэн цагийн хичээлд би түрүүн хэллээ шүү дээ. 1 минут 30 секундын видео би бүтэн цаг хичээл заана. Дөрөвчийн гарч дахин сонссоор байгаа. Дикторууд ялангуяа за саяны хүмүүсийн яриа арай гайгүй. Дикторууд илүү хурдан ярина. Жирийн хүн 1 минутанд 150 үг хэлнэ. Жирийн хүн яриа. Дикторууд ч арай илүү хурд ярина шүү дээ. 160 үг энэ хэлж. Тийм учраас телевизийн мэдээ энэ билж байгаа бол бүр хэцүү. Маш хурдан яриа явж. За тийм учраас маш богино зүйл. За хоёрдугаарт нь олон дахин үзүүлнэ. За олон дахин үзчихэж түрүүний миний хичээлээр жишээлх юм бол 7-8 удаа сонссон. 7-8 удаа үзсэн. А тэгтээ энэ 3 дахь нь маш чухал шүү. 3 дахь нь юугаараа чухал вэ гэхээр үзэх бүрийн өмнө дасгал бэлдэж идэвхтэй зоригтой үзүүл. За ингэхгүй бол залхуу нүчтэй байхгүй. За дахиад сонсгоо зүгээр л дахиад сонсгоо. Яг л нөгөө түрүү чи чинь юм шүү дээ. За дахиад сонс. За нөгөө юу ярьж наадах чинь гэсэн чи нэг дими юм ярьж байна. Нөгөө дими юм өргөжлүүлж байна гэдэг нөгөө юуны орчуулагч байнгаа мэдхүү. Тэр шиг юм байна шүү дээ. Нөгөөдөг чинь тэхгүй. За одоо сонсохдоо яг ийм юм сонсон шүү гэхээр дахиад нөгөө хүний тархи чинь өөр зохион байгуулагдаад дахиад айгу сонирхолтой сонсдог байхгүй. Тэгээ сонсчлоо. За одоо болж байна. Одоо дараагийн хэсгийн нэг 20 секундыг сонсъё. Энэ 20 секундыг сонсохдоо яг нэг хүний нэрэл сонсох. Өөр юм сонсохгүй шүү. За яа. За нэг. Тэгвэл нөгөө зөвхөн хүний нэрийг сонсох гэж сонсож байхдаа дахиад тархит чинь мэдлгүйгээр ингээд сонсоод байдаг нөгөө хүлээж аваад байдаг байхгүй. Тэхгүй зүгээр л за зүгээр дахиад сонс. За дахиад сонсч. 5 сонсчлаа шүү чи. Одоо чи ойлгосон бохстой 5 сонссон юм чи. Үгүй. 5 удаа зөв зүгээр араас нь тавиад сонсох юм бол нэг удаа сонссон. Ямар шалгаа байхгүй. Жаахан хэсэглээд сонс болгоных нь өмнө жижигхэн дасгалтай. Тэгэхээр хүний тархи идэвхтэй байдаг. Тэгээ зоригтой болчдөг. Зоригтой болохоор сонсоод байдаг байхгүй. Ийм. За дараагийнх нь болохоор материалтайгаар маш сайн танил байх хэрэгтэй. Өөрөө хичээлээ бэлтгэхээс өмнө бүгдээр ингэ бичиж аваад ийм асуулт гарвал ингэн, тийм асуулт гарвал ингэн, ингэх юм бэ гэдэг нь өөр. За хамгийн сүүлчийнх нь технологи сайн хэрэглэж зурна гэж байгаа. За энэ их чухал. Юун дээр анги дотор зааж явахад бол гайгүй бах. Видеого тавилаа, тааж гүйлгэлээд, цогцоолоо. Онлайнаар зүүмээр энэ хичээл зааж явахдаа их төвхтэй нөгөө тавьсан технологи нь гарч байгаа юм уу, гарахгүй байгаа юм уу, шал өөр юмд юу сая бич гэсэн тэгэлээ шүү дээ. Видеого тавьчаад буцааж нөгөө төрөг ороход удаа төвхтэй энийг бас яах нь бодолцноо гэсэн. За ийм 5 зүйлийг видео бүх хичээл заахад сонсголын хичээлтэй байхад анхаарах хэрэгтэй. За видеогоор хичээл заахад сонсголын хичээл заахад юу нь хэцүү байдаг вэ? Юу бодох хэрэгтэй вэ? За видеоны уртыг бодолцсон гэдгийг хэлсэн. Видеоны уртыг 1 минутанд
150 орчим үг урсааж явчихна гэдгээ бодох хэрэгтэй. 150 орчим үг. Тэгээд 1 минут 30 секундээс илүү гарах юм бол нэг удаад сонсохдоо 1 минутын видеог 20 секундээр ч юм уу таславал их сайн. Гэхдээ яг автоматар тийм зохиомлоор 20 секунд гэдэг хүний ярианы дундуур тасалчих биш. Тэгвэл яг нэг утга бүхий нэг параграф дууссаны дараа таслаад тэгээд баг багаар нь танилцуулаад ингээд яваад тиймэрхүү маягаар явахгүй бол 30 секунд сонсоод тэрнээс илүү сонсохгүйд тархич ядраад өөр юм бодоод эхлэв шүү. Шал өөр юм бодоод эхэлнэ. За. Энийг нэгдүгээр анхаарна. За 2. Видео бүхий хичээлийн бэлтгэл зохион байгуулалтыг хэр сайн бэ? За энэ их чухал. За видеого бидчихтэй. Бүр анхны хичээл бидний 2 дугаар хичээл төрөлөө нэг хичээл хэрхэн бэлтгэх вэ гэдэг нэг хичээл болсон да би. Тэрийгээр яг ингээд минутаар за эхний тэдэн минутанд ингэн тэгээд тэгнэ ийм яриа хийн. Ярьсныхаа дараа видеого үзүүлнэ. Видео үзүүлснийхаа дараа нэгдүгээр дасгал маань ийм дасгал байна. Хоёрдугаар дасгал маань ийм дасгал байна. Дахиж сонсгон гуравдугаар дасгал маань ийм байна. Дөрөвдүгээр дасгал маань ийм байна. Одоо бос дараагийн видео үзсний дараа яах вэ? За видеонд хүмүүсийн хэл яриа ямар байна? Тэрийг бас бодолцсноо. Өөрөө их сайн сонсно гэсэн үг. Албаны хүмүүсийн яриа байна уу? Диктор хүн зүгээр мэдээ уншиж байгаа юм уу? Хүмүүс хоорондоо ярьж байна уу? Цаашаа. За видеонд мэдээлэл нь хэр тодорхой вэ? Өөрөө энийг дахиад их сайн сонсож үзэх хэрэгтэй. За хэл аялгын танил хэсэг энэ их чухал. За ярианы хурд бол нөгөө анхан шатны хэд юу гэлээ хэр хурдан ярьж байна. Гэтэ нэг юм нэг худлаа ойлголттой байдаг шүү. Анхан шатны хүмүүст болохоор жоохон удаан ярих хэрэгтэй гэдэг юм шиг. Үгүй. Эхнээс нь яг зүгээр жирийн юу сонсох нь. Сонсох дасгалуудад одоо бүр анх эхэлж байгаа хүнд ч ялгаагүй жирийн яг л хурдаар дүү. Анханасаа ингээд таны хин гэдэг вэ гэдэг baby language гэдэг чинь тийм. Babyтэй ярьж байгаа юм шиг анх сурж байгаа хүнд тэгж ярих гээд багш нар нэг тийм алдаа гаргаад байдаг. Тэгэхгүй анханасаа л хурд ритм бол ердөөсөө анхан шатны хүмүүнд удаанаар тэгж ярина. Baby language гэдэг шиг тийм жоохон ялх хөвгттэй ярьж байгаа юм шиг миний нэр саруул гэж ярих юм шиг ойлгох байхгүй. Намайг саруул гэдэг яг хурд бол тийм байх хэрэгтэй. Тэгвэл мэдээж эрэг тэр дотроос сонсох дасгал хийж явахдаа тэр дотроос зоригтой юм чинь жиндээс зөвхөн хүнийхээ нэрийг сонсох гэдэг юм анхан шатны хүнд бол дасгалаар тааруулна гэхээс биш хурдыг тааруулахгүй шүү. За дараагийнх нь сэдв танил хэсэг. Сэдв танил хэсэг гэдэг нь их чухал. Сэдв танил хэсэг гэдэг нь юугаараа чухал вэ гэдэг чинь одоо юу гэмдэ. За хөлбөмбөгийн тайлбарлагчийн яриаг сонсгоод бүгдээрээ тийм дасгал бэлтлээ гэж сонирхолтой. Одоо оюутнууд чинь хүүхдүүд чинь хөлбөмбөс нутгийн хүүхдүүд байж юм гэдэг. Том насан турш гадаад хүмүүс бол англиас ирсэн юм байна. За гэдэг. За тэгээд нэг хөлбөмбөгийн дасгалжууд юу тайлбарлагчийн нэг манай алдартай тайлбарлагч Балжаагийн ч юм уу яриаг ингээд 1 минутаар хэсэгчилж аваад сонсголоо гэж бодъё. За тэгээд сонсгоод байжгаад нөгөө оюутнууд дотор чинь хөлбөмбөг сонирхдаггүй нэг хүн сууж илээ гэж бодъё. Хөлбөмбөгөөс огт мэдэхгүй. За тэгээд сонсгочоо за сая юу болов яасан ийсэн гэж ярилцах дээр нөгөө оюутан чинь ерөөсөө юу сонсож чадаагүй гэж хэлэхээр та өөрөө энэ дэр нэг юм мэдхээ байж. Юу мэдхээ байж гэхээр монгол хэлнийхэн чадвар нь дутагтаад ойлгосонгүй юу? Хөлбөмбөг огт мэдэхгүй нөгөөдөг чинь за отон тоглолтчлоо одоо ингээд уралдууч хаялаа гэхээр уралдууч хаяна гэж юугаа хэлээд байгаа. Отон тоглолтод орчлоо гэж юугаа хэлээд байгаа гэдгээ хичнээн сонссон ч гэсэн огт хөлбөмбөг мэдэхгүй бол чинь ойлгохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр сэдвээсээ болоод ямар сэдв сонгосноосоо болоод та оюутнаа дүгнж чадах болж байгаа юм. Юунаас болоод ойлгосон бэ? Сонсож чадсангүй юу? Эсвэл сонссон мөртлөө нөгөө сэдвээ мэдэхгүй. Сэдвээ мэдэхгүй болохоор ойлгосон. Энэ. Тийм учраас сэдвийг маш танил хүний танил сэдвийг сонгоно гэсэн. Сонсоод хүн болгон ойлгохгүй. За яг мэдээж эрэг бүр дээшээгээ явчихсан оюутнуудад улс төрийн тухай ч юм уу Монголын улс төрийн ч юм уу нийгэм тэгэл эдийн засгийн ч юм уу соёлын тэр хичээлүүд сонслоод орно л доо.
Энэ тохиолдолд их дэше явсан оюутнаас бол хоёр юм угаасаа нэхэх ёстой. Угаасаа юу гэдгийг манан хоёр инглээ манан энтер гэж юм сонсон шүү. Тэгэхээр манан гэдэг чинь манан хоёрыг нийлүүлээд жаргон болгочихсон ингэдийн гэдгийг мэдчих хэвээр тэр оюутан чинь хэр төвчнөөс нь шалтгаалаад. Тийм учраас тийм оюутнаас өндөр түвшний оюутнаас тэрийг нэгж болно. Бага түвшний оюутнаас бол хүүхдүүд ч юм уу жоохон хүүхдүүд ч юм уу эсвэл дөнгөж эхэлж байгаа оюутнаас тийм мэдээлэл нэхэж болохгүй. Манан гэдгийг мэдэхгүй хүнд манан гэж сонсгочод энэ манан гэдэг хэрэг яагаад нийлсэн үг болсон гэдэг ч юм уу тэгж болохгүй. Тийм. За тэгээ хамгийн сүүлжийнх нь видео чинь хэр сонирхолтой вэ гэж. Аль болох жаахан сонирхол татах видео байвал зүгээр. Маш удахтай видео тавьчих юм бол тарих ядарна гэдэг чинь хэцүү юм байгаа шүү дээ. 30 секунд болоод тарих чинь ядарна. Яа нэг. За тэгэхээр ер нь бол сонсох хичээлийн нэг систем хандлага гэж нэг юм байх хэрэгтэй. Сонсох хичээл. Яг нарийн дасгал болгоноор ингэн гэхээс гадна сонсох багш нарын заа харга өөр, сонсгож байгаа материал чинь өөр, оюутнууд чинь бүгдээрээ өөр. Тэгвэл хичнээн өөр байлаач гэсэн сонсох хичээл нэг системтэй нэг хандлага байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр сонсохоос өмнө, сонсох үеэр яах юм, сонссны дараа яах хэрэгтэй гэдэг нэг ерөнхий нэг юм байх хэрэгтэй. За тэр нь сонсохоос өмнө оюутныг сонсох үйлд бэлтгэх нь. За түрүүн би хэлсэн шүү дээ нөгөө энэ ийм сэдв бид нар одоо сонсож байгаа. Энэ сэдвэр юу ямар үг сонсно гэж бодож байна гэдэг чинь оюутнууд өөрийн мэдлэгөө ийм үг сонсох, ийм үг сонсох гэдэг чинь нөгөө сонсож байгаа юмдаа бэлтгэгдээд байна гэсэн үг шүү дээ. Бэлтгэгдээд байна гэсэн. За эсвэл одоо юу гэдэг нэг цагаан сарын тухай зан үйлийн тухай нэг багшийн тайлбарлсан нэг яриаг сонсож байгаа. Цагаан сар юу Нэгэн цагаан сараар та нар юу хийцгээсэн? Тэмдэглэсэн үү? Тэмдэглэсэн. Гэртээ яасан гэдэг. Өө ингэсэн манай аав ээж ингэсэн гэж жижиг хүүхдүүд болоод ингээд гэж хөөрхөн яриа шүү дээ. Тэр чинь нөгөө нэг золгосон тэгээ золгосныхаа дараа ингэсэн гэж зарим нь тэр золгох нь тэргээд үгэж мэдгүй юм хамаагүй ингээд яриа л. Тэр чинь яаж яана вэ? Нөгөө багшийн тайлбарлаж байгаа сонсох үйлд бэлтгээд байна гэсэн үг нөгөө чинь ингээд тэрийгээд төхүүлээд байна гэсэн үг. Ямар дасгал хийсэн намаахгүй ямар ч хэлсэн оюутныг сонсох үйлд бэлтгэн гэсэн. За сонсох үеэр яах юм? Сонсож яах юм? За сонсож яхад багш сонсох үйлд анхаарлыг нь хандуулах туслана. Анхаарлыг нь хандуулах туслана. За одоо ингээд нэг багаар сонсоод байгаа шүү дээ. За ингээд энийг сонсоод ийм сонсон шүү, ингэн шүү. За сая юу гэж байна? Сая юу гэж хэлв? Энэ сая юу гэж хэлчих вэ? Анхаарлыг нь хандуул. За тэгээд аажмаар илүү сайн ойлгоход нь туслана. Эхлээд шууд бүгдэрийг нь ойлгохгүй шүү дээ. За одоо зөвхөн ийм үг сонслоо. За одоо яг зөв энэ хэсгийг сонсоод энэ асуултын хариултыг олоод тахтай. Ингэж гэдэг. За ийм үгнүүд мэдэхгүй бол гэдэг үгнүүд ингээд дахин сонсохтаа багаар ингээд юутай явна. Багаар ингээд гинтхэн нэг сонсоол за юу сонсноо яг гэдэг. Тийм байхгүй. Тэгэхгүй аажмаар илүү сайн ойлгох туслана. За энэ чиг сонсох үе шүү дээ. За дахиад сонсъё бүгд одоо гэхдээ ийм сонсон шүүгээ. Нэг юмыг хоёр дахиад давтахгүйгээр дандаа өөр юм хийгээд байгаа юм шиг мөртөл өөрийн мэдлэг нөгөөдүүлээ чинь л сонсгоод байна гэсэн үг байхгүй. 5-6 удаа сонсгосон мөртлөө бүгдээр нь өөр зорилготой өөр ингээд юм тархин дандаа идэвхтэй ингээд аажмаар илүү сайн ойлгох туслаад явлаа. За сонссны дараа яах юм? Сонссны дараа сонсож мэдсэн зүйлээ өмнөх мэдлэгтэйгээ нэгтгэн өөр юм сэдвтэн туслана. Өөр юм сүлнэ гэж юу хэлээд байна вэ гэхээр хэлний хичээл ерөөсөө зүгээр нэг ойлгоод өнгөрөөд сураад өнгөрөөд байх биш. Өөр юм сүлнэ гэдэг чинь нэг хэрэглээ болгодог. Тэгээд тэрийгээр цагаагаар тухай эргээд ярьдаг ч юм уу. Ийм сонсны. За сонсохоос өмнө яах вэ? Нөгөө оюутныг бэлдэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр бэлдэхдээ яах вэ? Сонирхол тэмүүллийг төрүүлэх. Ийм дасгалууд байж байна. Юу сонсох гэдэг юм бол тест нэг гоё юм сонсох гэдэг юм да. Тэгсэн юм сонсноо хэдүүлээ. Энэ нэг тийм нэг сонсчих юмсан гэдэг хүсэл төрүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг ганцхан минутын сонсох гэдэг. Тэр юм сонсох гэдэг юм шиг. Сонирхол тэмүүллийг нь төрүүлээд. Манай хин аюур зан яруунагч
нэг багшийнхаа тухайг сонирхолтой нэг түүх ярьжсэн нөө уран зохиолын багш нь сонирхол тэмүүлэг төрүүлнэ гэдэг чинь яг тэр багш их сайхан төрүүлсэн байна. Яаж төрүүлсэн гэхээр 9 сарын 1-ээс эхлээд уран зохиол авч хэрэгтэй. За та нар энэ жил их өөр шүү. Та нар уран зохиол хичээл дээр энэ жил явуулны шүлэг сонсгож байгаа хүмүүс шүү дээ. Явуулан сонсно гэдэг чинь гайхамшигтай. Өөр юм шүү та нар гэх. Нөө явуулангийн хичээл нь бүр өвөл гэж. Айл 9 сарын 1-нд л тийм яриа л. 10 сарын хичээл дээр орж явахдаа хүү та нар хүүхдүүд минь ингэж өвмүүлж болохгүй соёлсон. Та нар чи энэ жил явуулан сонсгож байгаа хүүхдүүд шүү дээ. Явуулангийн яруу найр сонсгож байгаа хүүхдүүд шүү. Хүүхдүүд нь сүлдээ яана нөгөө явуулангийн сонсчих юмсаа одоо яа юу юм бол тээ гэх бүү ингээд тэмүүл сонирхол тэмүүл нь төрсөн байж. Тэгээд 10 сар яг нөгөө 12 сард явуулан зах хичээлээр. За өнөөдөр их өөр өдөр шүү дээ. Ямар өдрөлөө хүүхдүүдээ явуулангийн яруу найр үзэж байгаа өдөр. Тэгээ явуулангийн яруу найр шүү. Ингээд тархийг нь бүр бэлдсэн байх хэрэгтэй нөгөө багш чинь. Тэр одоо тэгээд сонирхлыг нь төрүүлдэг. За хам сэдв орчин бүрдүүлж байгаа юм. За түрүүний нөгөө нэг миний тэр ямар үг сонсох бол гэдгсэн чинь янз бүрийн үгнүүд хэлээд байдаг. Хам сэдвэнд бүрдээд өгч байгаа. За ерөөсө цаг агаарын тухай сонсоход ирэхэд баг бэлэн байна. Орчныг бүрдүүлж өгөх юм. Заавал үг гэхгүйгээр ерөөсө тэр өөртөө тохиолдсон үйл явдлын тухай ч юм уу яриулаад. Тэгэл ерөөсө яг нэг юм залтай нэг хөөрхөн зал багш залтай байх хэрэгтэй. Залтж байгаа л яаж хийж байгаа л сонсгож байгаа юмыг нь бүр сайхан үг өөрсдөр нь яриулаад бүр ингэ бэлдээд өгч хэрэгтэй. За тэгээ бэлдэж өгнө гэдгийг дөрөвсөн. Ингээд адилхан өмнөдөө адилхан. Тэгээд ингээд одоо нэг ямар нэг аргаар нэг ихний 10-20 минутанд бүр сонсоход нөгөө юм танил юм сонсож байгаа юм шиг тиймэрхүү болтол нэг сайхан бэлдээд өгчнөө. Гэнтхэн нөгөө нэг яахгүй. Гэнтхэн шууд орж ирэл. За сонсголын хичээл гингууд. За гэж нэг магнитофон авчраад тавиал эсвэл нэг юм үзүүлээд. За юу сонссон чинь сонсч чадсан уу юу гэж юм гэх. Сонсголын хичээл нэг тиймэрхүү харагдаад байгаа ш. Бас нэг алдаатай юм нь яаж ийж нэг гэхээр урт 10 минутын видео тавьсан. Бүр кино мананд тавьдаг гэсэн. Байж болно л та тэр extensive listening гэдэг. Extensive listening intensive биш. Extensive listening гэдэг чинь хичээлдэг гэхдээ заахгүй. Кино мань үзэж чинь болно шүү дээ. YouTube мод дээр 10 минутын урт видео үзсэн болон сонсголын хичээлийн нэг хэсэг мөн үү мөн. Гэхдээ хичээл дээр тийм extensive listening гэдэг хийхгүй. Гэртээ нөгөө чөлөө цагаараа байн сонсож явах хэрэгтэй гэдэг чинь тэр юм. Тий. За тэгээ бэлдэж гэж байгаа. Юу шиг юм байхгүй энэ одоо нөгөө энэ сонсохоос өмнө юу хийж чинь өмнөх дасгал дээр уншихаас өмнөх дасгал хэлцүүгээс өмнөх дасгал гэдэг чинь одоо нэг тариа тарихад эмчнэр сувилгчнэр тарих чинь хоёр янзаар тариад байдаг та. Зарим нь ингэж байгаа гидгэн шууд татгааждаг шүү дээ. Зарим нэг жоох ингэж идэх чинь ингэж. Тэр ингэж бэлдээд байгаа байхгүй юу? Ингэж яах ингэж бэлдэж байгаа. Тэгээд тэгж байгаа тийм байна. Төрөний багш яаж яана гэхээр шууд хатгасдаг багш гэд тарьж байгаатай адилхан багш яаж яана вэ? Орж ирэнгуудаа сонсох юу тавиал бичлэг тавиал за яасан юу сонссон гэдэг чинь ингээд шууд хатгах байгаа. Тэгэхгүй өмнө нь жоох нэг ингэж тийм сувилгч байна гэсэн үг. Сувилгчээр гэж байгаа татгана. За. За нөгөө сонсох үеэр янз бүрийн дасгал хийн гэсэн шүү дээ, тий? Ямар дасгал хийх гэдэг байгаа тий. За, сонсох үеэр хийж байгаа дасгалууд нь болохоор эхний дасгал бол маш амархан дасгал байх хэрэгтэй. Тэгээд ерөнхий санааг нь ойлгох хэрэгтэй. Юуны тухай ярив? Нэг тиймэрхүү хамгийн амархан дасгал байх хэрэгтэй. Тэгэхээр хэцүү. За дараа нь дахиж сонсохлоор арай дараагийн дасгалууд нь яг үгээр илүү нарийн тодорхой мэдээллийг олох дасгалууд. Ийм юуны хүснэгт хийж болно шүү дээ. Хин, хизээ, хаана, яасан гэдэг хүснэгт хийлгээд. Тэгээд за сонссноор хин гэдгээд бичээл нэрийг нь бичээд одоо ялангуяа юм нөгөө нэг дикторийн мэдээ уншсан өчигдөр соёлын төвөргөнд Монгол Улсын их хурлын дарга зандан шатар үг хэллээ гэсэн маягийн нэг мэдээ. Хин, хизээ, хаана. Зарим нь өчигдөр гэдэг юм бичээд авчихсан. Зарим нь зандан шатрын бичээд авчихсан. Зарим нь соёлын төвөргөө гэдэг нь бичээд авчихсан. Маш тэгээд тэр илүү нарийн тодорхой мэдээд авчихсан. Тэгэн готоо бүгдээр ингэ нийлүүлээд
зарим нь нийлүүлж байгаа өчтөр гэж хэлсэн байна гэдэг ингээд нийлүүлээд гаргах байж байна. За тодорхой мэдээлэл. За одоо зөвхөн ийм үг сонсно ч гэдэг юм уу. Дөрөвний тийм дасгалууд байсан шүү дээ, тийм ээ. За дараагийн дасгалууд нь 3 дахь дасгалууд нь бол тэр юу гэж бодох вэ гэхээр 2 дугаар дасгалын хариултыг шалгах зүйл байж болно. Шалгасан зүйл. За эсвэл сонсох ихийг өөрийнхөө хэлээр дамжуулах дасгал гэж. Нөгөө орчуулах дасгал гэдэг чинь байна. Юу гэсэн сая гэсэн. Англи оюутан зааж байгаа англиар, япон оюутан зааж байгаа японоор аюу гэж тийм дасгал гэж байна. Шууд эхлээд тэгж орчуулах дасгал хийхгүй. Эхлээд тэгж энэ дистратор явж байгаад хамгийн сүүлд төр орчуулж байгаа ойлгосноо хэлж байгаа дасгал чинь бүгд сүүлд. Ийм үү. Яа. За сонсголын дараа яах вэ? Сонсголын хичээл заачлаа. Одоо сонсголын дараа юу гэж бодох вэ? За эхийн тухайд хэлэлцүүлэг байж болно. Цаг агарын тухай дөрөв сонссон бол цаг агарын тухай. За цагаан сарын тухай дөрөв заасан хичээл гэх юм бол цагаан сарын тухай бүгдээр хэлэлцүүлэг байж болно. Эхийн хэлний онцлогийг ярилцж байна. За энэ бас зүгээр. Өөрөө нөгөө нэг бичээд авсан байгаа шүү дээ. Хэлний онцлог гэдэг нь юу гэхээр нэг мэдэхгүй хэлцүү сонирхолтой хэлцүү явж магадгүй шүү дээ. Тэгээд тэр онцлогийг нь ярилцж байна. Тэр хүн ингэж хэлэхдээ ийм ингэж ингэсэн тэхийн тулд гэж яриад байсан. Тэхийн төлөө тэгэх гэж ярьсан. Нэг хүн болохоор гэж зориг хэлэхдээ нөөх нь болохоор тэгэхээр алс газар сурахаар явсан гэсэн чинь нөөх нь болохоор алс газар сурах гэж явсан. Ягаад ямар ялгаатай юу болсон юм гэдэг юм уу? Ийм маягаар хэлхийнхаа хэлний онцлогийг нь ийм үг хэлсэн гэдэг сонсголын дараа. За эхний цагийн хичээл энэ сонсголын хичээл бэлдэнэ үү гэж байгаа юм. Гэрийн даалгаврын нэг үгүй. За бүгдээрээ нэг яг өөр өөрийнхөө заадаг оюутнууд заасан. Хичээл бэлдээрээ. За дараагийн цагийн хичээл орохоос өмнө асуулт юм уу өөр сонсголын хичээл тохиолдож ирсэн бэрхшээл юм уу тэр сонсъё. Сонсголын хичээл ядангуяа бэрхшээл та сонсголын хичээл зааж ирсэн бол ямар асуудал танд болсон бэ? Айлсэл асуулттай сонсъё. Асуулт нь эсвэл өөрийнхөө сонсголын хичээл зааж яхад ямар бэрхшээл тохиолдож ирсэн юу хэцүү байсан тэр талаар ярих зүйл байна уу? Ер нь сонсголын хичээл заадаг үстэй. Заадаг. Тэгээд сонсголын хичээл заадаг нэг хөвгөлтэй надад зохиолсон хөвгөлтэй юм зүгээр нөгөө яг монгол хүний яриа биш. Гадаад хүнийг нөгөө монголоор яриулаад энэ гадаад хүн юу ярьж байгаа гэхээр тэгээд бас монгол хүнээр яриулчаад яхаар гадаад хүнийг айгүй хурдан ойлгох юм билээ тэр би айгүй хурдан ойлгох. Тэр айгүй хөвгөлтэй байсан шүү. Тэгээд би ямар ялгаатай байна тэргээд яхаа айгүй хурдан бүр ингээд мэдхгүй хурдан л ойлгох юм байлээ. Тэгээд дамжуулж байгаа за одоо чи гадаад хүнийг ойлгосон чинь одоо ингээ монгол хүнийгээ дахиад сонсдог гэхээр айгүй хурдан тийм бариад авчихдаг юм билээ. Би тэрийг нэг ажиглаж үтсэлтэй зүгээр сонирхолтой юм билээ. Тийм шүү. Нөгөө гадаад хүн монголоор ярихдаа олон гадаад хүн ярихаар гадаад хүнийхээ монголоор ярьж байгааг илүү хурдан ойлгодог тийм ээ. Зэрмаа өгч яг зөв гэж байна тий. Тэр яг тэгдэв. За энэтэй холбоотой нэг зүйл бас хэлэхэд нэг буруу ойлголт байгаа. Энэ туршлагаар батлагдсан зүйл шүү. Ингээд нэг 70-аад оны үед 70-80-аад оны үед нэг ийм буруу ойлголт явж исэн гинэ. Оюутнууд ялангуяа хичээлээр нэг хооронд нь яриулдаг шүү дээ. Тэгээ хооронд нь яриулахаар энэ манай энэ одоо минь ангийн оюутан жаахан аялахтаа буруу яриад байдаг. Би энэний бурууг сурчих байх. Би тэгмээргүй. Би багштайгаа ярмаар байна гэдэг. Өөрөөс ингээ нөгөө халдвар төвчин шиг бодоод байдаг. Буруу аялах, буруу одоо нөгөө хамт сурж байгаа оюутныхаа. Тэгэхээр тэрийг маш олон туршлагаар хэл заа харгын багш нар сонирхож үзсэн. Тэгдгүүн гинэ. Тэгэж халдвар төвчин шиг оюутнтайгаа татлах гэж ямар ч асуудал байхгүй. Тэрний бурууг нь яасан жишээ нь маш бага. Тийм учраас оюутнтайгаа хамтдаа дадлахыг бол ямар ч асуудалгүй. Тэгээд энэ туршлага ийм байсан битгий гэдгийг хинт хэрэглэж болох вэ гэхээр оюуттай хүртэл оюутнууд зарим оюутнуудыг нь би зүгээр native speaker буюу яг монгол хүн зөвхөн монгол хүнтэй ч юм уу багшаа тантай ярмаар энэ
Тэгэх юм бол гүйгүйгүй зүгээр оюутантайгаа дадлага гэж ямар ч асуудал байхгүй гэдгийг гэж өвчин шиг халдварлагдгүй байна гэдгийг нь хэлж өгөөрэй. Тэгээд саяны Сэрмаа багшийн хэлсэн оюутнаа илүү сайн ойлгодог. Нэг сурж байгаа хүн чинь их эвтэйхэн юу ярьдаг юм шиг. Хамгийн энгийн хэл зүг хэрэглээд үгээ тодорхой хэлхийг хичээгээд тэгж ярьдаг юм шиг. Жинхэнэ native speaker-ууд уг их хэлтэн болохоор яадаг вэ гэхээр зүгээр шууд ярьцдаг тийм ээ. Зүгээр шууд хэлцдэг. Тэгэхээр тэр нь жоохон хэцүү байдаг. Сонсоход юу ямар асуудал байдаг, юу хэцүү байдаг вэ гэдгийг одоо дараагийн цагийн хичээлээр ярихад бол энэ талаар ярилцсанаа. За өөр сонирхолтой жишээ зааж үзсэн. Хүүхдэд хичээл зааж явахад сонслтын ямар асуудал байсан гэх мэтлэнгээр юм бэ? Санаа юу вэ? Өөр асуудал. За тэгээд сонссон гэдэг ойлголтыг бас нэг юугаар ойлгох гэдэг нийлүүлээд чихний асуудлууд, тархины асуудлууд гэдэг нэг юм байгаа. Би түрүүн нэг хэдэн хоногийн өмнө өөрийнхөө Facebook дээр бичсэн. Та нар тэрийг уншсан болов уу, үгүй болов уу? Нэг дадлага сонслын хичээл хэрхэн заах нэг семинар бид нарыг хийж яхад Friends гэдэг нэг юуны нэг кино байдаг да. Тэрнээс нэг сонсгоод тэгээд нэг дасгал хийжсэн. Тэрэн дээр яг сонсно гэдэг чинь яг юу вэ? Сонсно уу гэдэг асуудлыг хүндсэн баггүй. Тэгэхээр тэр асуудлыг хөндөхдөө яаж хүндсэн бэ гэхээр тэр Friends гэдэг нэг эдний нэг олон ангитай нэг хошин шиг тийм зураг кино байдیں۔ Тэрэн дээр тэр Росс гэдэг залуу нь тэр чинь 30-аад насны хүмүүс гарч байгаа юм л да. Коллежийн оюутан охинтой жаахан хамаагүй 10 20 насны нэг охинтой үерхэд найзлаад. Тэгээ найзууд нөгөөдхийг доогдоод байдаг. Доогдоод. Тэгээ доогдоод ингээд инээдтэй болоод ирж явахдаа чи cookie манайхаар нэг жижигхэн бичээ те бичээ. Чи cookie гэ биднэрт өгөхгүй мүү гэдэг. Тэгсэн чинь тэгээд нэг эдний нийтмийн кинонууд чинь цаана нэг инээж байгаа дуу оруулчихсан шүү дээ. Тэгээ хүмүүс нэр хэлээ нэлдээд. Тэгээд за сонсноо гэдгийг одоо сонсноо гэдгийг ийм хашлтан дотор игээд асууж байгаа юм бол да. Бүгдээрээ сонссон гэдэг. За юу гэж ийн гэдгсэн чинь энэ Рэчел Россос чи бичэн гөөхи жигнэмгээ биднэрт өгөөч гэж хэлсэн гэдэг. За жигнэмгээ биднэрт өгөөч гэж. Тэрийг бүгдээрээ сонссон байхгүй айгаа амархан. За cookie гэсэн бүгд. За сонссон юм байна. За тэр чинь сонссноо гэдэг нь тэр хаалтан дэгээг зүгээр сонссон байхгүй. Сонссон 100% бүгдээрээ сонссон байж. Тэгээ яагаад ард нь бүгдээрээ нэр ит нээлтсэн юм гэсэн чинь 50% орчим нь яагаад инээснийх нь учрыг мэдчихэж байгаа. Нөгөө үлдсэн 50% нь тэрний учрыг мэдээгүй. Тэрний юу гэсэн бэ гэхээр дараагийн асуулт нь сонсноо гэдэг хаалтан дотор хэлсэн ч аахгүй. Яг сонссон байж. Тэгсэн чинь яг хаалтан доторх сонсноо гэдэг асуултанд хариулж чадах гэж сонссон усуд нь яасан бэ гэхээр тэр cookie бичээнийг чинь тараадаг жоохон охтод тараагаад явдаг байхгүй нөгөө айлгууд зогсоод тэгээд тэрэн дээр мөнгө авдаг. Тэр нөгөө скаут гэдэг байгууллагада манайхаар бол нөгөө пионер шиг пионерийн байгууллагадаа мөнгө цуглуулж яах гэсэн үг юм ба та. Пионерийнхаа байгууллагад мөнгө цуглуулахын тулд айлгууд төгсөөд тэр бичээн зардаг. Тэгэд тэр нь болохоор одоо нэг яг л нэг пионерийн насны манайхаар хүүхдүүд тэгж явдаг байхгүй. Тэгээ нөгөө тэр Росс чинь жоохон охинтой үерхэд байгаа шүү дээ. Яха оюутан л да, оюутан. Тэгтээ тэрийг нь бүр жоохон охинтой үерхэж шүү гэдгийг нэрж байгаа байхгүй. Бичээнэ яасан бэ гэдэг чинь. Тэгэхээр тэрийг соёлын тим юм байдаг гэдгийг мэдээд тэгээ тэрийг охиныг тэгж баг гэдгийг нь хэлж гин гэдгийг нь ойлгоод тэгээд инээнэ гэдэг чинь яг сонссон гэдэг нь тэр болж байгаа байхгүй. Чихний асуудал биш байгаа. Чихэн бол нөгөө үлдсэн ойлгоогүй 50% нь чих бол ямар ч асуудалгүй. Чих нь сонссон cookie өгөөч гэж штэ гэсэн. Цаана юу нэнэттэй гэдгийг сонсож чадаагүй байна гэсэн. Тэгэхээр сонссноо гэдэг асуулт чинь бас цаана уншсноо гэдэгтээс адилхан байгаа штэ. Уншсноо гэдэг чинь нөгөө уншлага гэдэг юм чинь цаана минутын дээр уншчихдээ штэ тий.
Юу гэж ойлгоогүй минутанд 200 өсчихсэн. За сая юу гэж ирж мэдэхгүй нөгөө 200 минутын уншлага хийж байгаа юм чи хурдан уншаад дүн авах гэсэн. Уншаагүй авахгүй тэр тий. Уншсан уу? Уншсан гэдэг чинь уншаад хараад ирж ойлгосон багсан шүү дээ. За өөр асуулт юм юу сонсох яриад байна уу? За байхгүй дараагийнхаа хичээлд орох. За. За сонсголын хичээл асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж. Сонсголын хичээлийг анхаарах зүйл гэж нөгөө хичээл заасан шүү дээ. Тэр чадлаад энэ явж байна. Анхаарах зүйл. Юу анхаарах юм? Ямар асуудал ер нь гардыг. Тэгээд тэр асуудлыг хэрхэн шийдэх вэ? За энэ хичээлээр нэг юм их төлөвлөгөөтэй явна. Сонсох нь ер нь яагаад хэцүү байдаг юм бэ? Энийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ сонсголоо сайжруулах аргууд. За энэ бол та нар бид нар өөрсдөө ч гэсэн гадаад хэл сурж байгаа. Хүн болгон гадаад хэл сурж байгаа. Тэрэнд бас өөрсдөө ч бас хэрэгтэй сонслоо сайжруулах. За тэгээ бэрхшээлүүд юу вэ? Даван туулах ямар арга байж болох вэ? За хамгийн сүүлд нь үр дүнтэй сонсох ямар аргууд байна гэдгээс хэлцгээе. За яагаад сонсголын хичээл хамгийн хэцүү байдаг вэ? Та нар юу гэж бодож байна? Уншихлын хичээлээс сонсголын хичээл хэцүү байгаад байдаг те. Хичээл зааж өгчээсэн багш нараа. Өөрөөсөө та нар гадаад хэл сурахтаа ч гэсэн бас ийм их асуудалтай тулж байсан шүү дээ. Сонсголын хичээл нэг хэцүү байгаад. Яагаад? За би нэг нөгөө үгүй мэдэхгүй учраас гэж. За үгүй мэдэхгүй. Үний нөгөө нэг юу байхгүй. Тэр одоо яг жишээ нь юун дээр ч гэсэн надад ч гэсэн зөндөө шүү дээ. Үгүй мэдэхгүй л нэг утгаа ойлгох мэдэхгүй. Тэгэхээр хүүхдүүд ч гэсэн тэгээд үний нэг үг юм байлаа. Тэр нь хүүхдүүд том юмс. Үгүй мэдэхгүй учраас сонслоо аяг хэцүү байдаг. Сонсч ирсэн үг бол мэдээд байдаг. Үний үнэхээр ойлгочих жоо. Сонсох үг болохоор хийж байгаа. Тэр л тэр үг явах юм бол тэр бүр хэцүү. Энэ сонсголын хичээл багшаа хамгийн хэцүү байдаг юм нь юу гэхээр нөгөө төвлөрөлт хүүхдүүдэд анхаарлын төвлөрүүлж сонсуулах хамгийн хэцүү байдаг юм шиг санагдаад байдаг шүү. Тэгээд анхаарал төвлөрүүлж сонсгох хугацаа. Анхаарлын төвлөрөлт гэх үү те. Тэр ч одоо маш хэцүү төвлөрч сонсоод байгаа байхгүй юу? Зөв. За саруулт навшаа. За. Миний бодлоор бол магадгүй нэг зарим хүмүүс ч хурдан ярьдаг шүү дээ хүмүүсийн ярианы хурд. Зарим нэг цэвэр одоо удаан ярина, зарим хүмүүс маш хурдтай ярина. Тийм учраас ярианы хурд их шалтгааллах юм болов. За, ярианы хурд. За. Сонирхолтой санаанууд гарч ирж байна. Хэцүү санаанууд гэж тэ одоо өөрт хүн тохиолдсон, багш нар тохиолдсон өөртөө асуудал байна тийм ээ. Тухайн хүний ярьж байгаа аялга бас нөлөөлнө. Аялга. Үгүйс бас нөлөөлж байна. Эрэгтэй эмэгтэй хүүхэд тэгээд эднэр ярих өөр нэг сэдвийг яриулахад. Хүн болгоны хувь хүний ярианы онцлогуд байна тийм ээ. Тий. Нас хүйс. За бас ярьж байгаа зүйлийн сэдвийн хүрээ одоо ямар сэдвэр юм те? Сэдв ойлгох нь түрүүний нэг ярьсан огт хөлөмөг мэдхгүй баахан отон тоглолт уралдуулж хаяха замын мэмэ ингээ заачаад нөгөө хүн ойлгохгүй болохоор чи сонссонгүй гэдэг байгаа юм шиг те яг тэр. Сэдвийн хүрээ. Энэ аялга гэснээс би талаас нөгөө бас нэг хөгжилтэй юм ярьж байгаа. Дээр үед Инхтэмний корпусын оюутнуудад бид нэг хичээл заагаад 10 багш 10 өөр газараас ирсэн 10 багш яг адилхан хичээлийн төлөвлөгөө өрөөд. За энэ хичээлийг зааш өгöd бүгдээрээ. Тэгээ тэр нөгөө юу зүг чиг заах хичээл байсан байхгүй. Чигээрээ такси өрөөж явах юм бол тэгээ баруун зүүн тийшээ зүүн тийшээ гэдэг.
Тэгээд явчаа тэгээд 5 оюутанд 10 багш заачаад нөгөөдөлөө эргүүлээд бүгдээр ингэ нийлээд яриулсан чинь Сүхбаатар аймгаас ирсэн багш яг өөрийнхөө аялгаар заасан. Ховдоос ирсэн багш яг өөрийнхөө аялгаар заасан. Нөгөө оюутан ч хооронд ярьсан ч ойлгодгүй. Баруун чаа, зүүн чаа гэх нэг оюутан тэгээд идэг. Нөгөөх нь юу гэдэг байгаа вэ? Манай багш тэгээд заагаагүй гэмээр. За болохгүй мэн гэдэг аялгаа бүгдээр ихлээд юугаа тохирч авъя гэдэг. Ямар аялгаар яг стандарт аялгаар юм уу? Юугаар заах юм гэдэг ярьсан. За баярлалаа юу туршлагаасаа солилцсон багш нарт. За юу заахад юу хэцүү байдаг вэ гэж. Яагаад сонсголын хичээл хамгийн хэцүү гэдэг сонсдог. За нэгдүгээр энэ сонсогч нь яригчийн эрхэнд байдаг гэдэг. Нөгөө нэг түрүүний хурд гэж нэг багш хэлсэн тийм ээ. Хурдтай яриад өнгөрч. Сонсогч нэг уншлагын хичээл нь бас гайгүй. Уншлагын хичээл ягаад гайгүй? Уншлагын хичээл чинь нөгөө номоо ч юм уу сэдвээ өөрөө барьж байгаа шүү дээ. Тэгээд нэг удаан уншиж явд юм уу? Эсвэл ойлгохгүй дахиад нэг уншиж гэдэг юм уу? Уншлагын хичээл чинь бас нэг арай гайгүй. Нүдэрээ хараад өөрөө тэр өөрийнх нь эрхэнд байгаа байхгүй юу? Текст чи өөрийнх нь эрхэнд байгаа. Сонсогч чинь хэцүү шүү дээ. Удаа шуруулын наадах чинь боли али дахиад наадах чинь сонсъё гэд хүнийг зүгээр юм ярьж байгаа хүнийг тэгээд тун хэцүү. Ярих чинь эрхэнд байдаг гэж. За энэ дээр нөгөө хурд энэ төр сэдв энэ төр чи бүгдээр байгаа юм. За сонсогч нарт удирдлага байхгүй. Удирдлага байхгүй гэдэг чинь нөгөө эрхэнд байдаг гэдэгтэй адилхан юм чинь. Юу одоо зургтны удирдлага шиг нөгөө хүн юм ярьж явах зогсоогоол пауз дарчаал яад буцааж гүйлгээ сонсно гэж байхгүй шүү дээ. Яриад өнгөрнө. Яриад өнгөрснээр дараа дахиад юу та юу ирсэн байл гэж асуухгүй тэгээд ярьж яхад тоосон зогсоогоод чадахгүй. За энэ нөгөө нэг түрүүний багш бас нэг багш хэлсэн яг төвдрөл анхаарал төвдрөл гэдэг чинь яг энэ гарч ирж байна. Сонсох үед танин мэдхүү тархины ачаалал маш хүнд байдаг. Нэн хүнд байдаг. Аялт тийм учраас би түрүүнээс хойш 30 секунд гэсэн нэг юм хэлээд байгаа шүү дээ. 30 секунд. 30 секундээс илүү гарангуут бууж өгөндөө хэцүү болно. Хичнээн үгтэй. Ойлгохгүй сонсоод эн чинь тийм үг байна гэж таниад ганц үг таньчаад тэр үгнүүдэд бусдаа бүгдээрэнтэй нийлүүлээд холбоод ойлгох нь гэдэг чинь хичнээн хүнд. За хүнд учраас яадаг вэ? Анхаарал маш хурдан сарндаг. За 30 секунд гэдэг чинь би хамгийн багыг нь аваад 30 секундээс 2 минут хамгийн мундаг анхаарлын төвлөрөл маш сайтай оюутан бодвол 2 минут л хэлсэн анхаарал төвлөрч чадна. За хамгийн муухан оюутан бол 30 секунд. За тэгэхээр багш та нар ингээд уншлагынхаа бишээ сонсголынхаа сэдвийг сонгохдоо сонсох ихээ сонгохдоо материалаа сонгохдоо за ер нь дээд нь 2 минут сонгоно гэсэн үг. Тэгээ 2 минутын нэг тэр чигээр нэг мэс сонсохгүй болж өгöd 30 секундээр угааж сонсно. За анхлан суралцагчдад бас нэг хэцүү юм яадаг вөхөр сонсох процесс туслах суурь мэдлэг гэдэг. Энэ их чухал юм байна. Сонсох процесс сонсохдоо ингэж сонсох хэрэгтэй, тэгж сонсох хэрэгтэй, сонсохоос өмнө ингэх хэрэгтэй гэдэг уг нь бол нөгөө сурц сайтай хүнч гэдэг юм уу? Зааж сурцсан багш, заа харах сайтай багш тэгээд өөрийнхөө хэрхэн сурдгийг мэддэг оюутан бол тийм суурь мэдлэгтэй сонсохдоо ингэх хэрэгтэй гэдгийг мэддэг. Анх сурж байгаа хүнд болохоор тийм суурь мэдлэг байхгүй учраас ваах юм сонсчвал сэтгэлээр унаад за би чадахгүй мэн. Йоо би ерөөсөө дими юм бэ сонсохгүй мэн гэдэг шантчих гад байдаг тийм. Суурь мэдлэг нь байхгүй учраас. За сонсох чадвараа дээшлүүлэхэд юу яах ёстой юм бэ? За энэ их чухал санаанууд байгаа. Энийг гадаад хэл сурж байхдаа та нар өөрсдөө энийг хэрэглэх хэрэгтэй. Оюутан сурагч нартай энийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. За нэгдүгüүрт нь энэ сонсох гэчиг өдөр тутмын үүдээд. Өдөр болгон байнга сонсно. Зүгээр нэг тийм нэг өглөө босоод дасгал хийдэг шиг, гүйдэг шиг тийм нэг үүд болох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор сонсголын хичээл гэдэг нэг 7 хоногт яадیں۔
гадаад хэлний хичээл сурж байгаа хичээл чинь өдөр болгон нэг удаа ордог байтал чинь 5 дахь өдрийн 1 цаг нь сонсох гэж 5 дахь өдрөө сонсдог. Бусад 6 өдөр нөөх тийм сонсдох гэж юм хийдгүү. Бодлаа. Тэгэл өстой хизээч сонсох сайжрна гэж байхгүй. 5 дахь өдөр хүртэл бүх юм жаалга болчихно. За дараа нь баг ахин. За энэ их чухал. Төрөнийг хичээл зааж яхад ч багаар ахин, өөрөө дангаараа сонсож яхад ч гэсэн багаар л ахин. Шантарчих гэдэг гинтгнэх том кино ярьж яваад үзээл гинтгнэх дуу тэр чигээр нь сонсох гэж үг болгоны ялангуяа дууны үг чинь бүр хэцүү шүү дээ. Гадаад хэлээр байтугай монгол хэлээр сонсож байгаа дуу чинь юу гэж үг гэдэг ойлгохгүй юм байдаг шүү дээ. Тэгээд багаар ахин. Маш багаар. За 3 дахь энэ суралцагчдаас илүү багш нарт хамгийн чухал юм бол энэ сонсох материалын чинь зорилго дасгал хоёр нь хоорондоо дүүцэж явах хэрэгтэй. За энэ их чухал. Энэ одоо зүгээр жирийн хэлээр бол би юу гэж хэлсэн бэ гэхээр арааманда яаж явах вэ? Арааман дотор л эвтэйхэн яаж явах хэрэгтэй байхгүй. Ийм араамтай бол ийм арааман дотор, ийм араамтай бол ийм арааман дотор. Араам чинь томор тусмаа ингээд яаж явах чинь хэцүү шүү дээ. Ийм арааман дотор байгаа хүнийг аваачаад амар том сэтгүүгээд аюултай том дасгал өгөөд тэгээд араамнаасаа гарч чадахгүй тэгээд араамнаасаа гараад тэгээд тэрнээсээ болоод сэтгэлээр унаад би ерөөсөө сонсож чадахгүй юм байна. Багш нь болохоор би ерөөсөө энэ нөхөд зааж чадахгүй юм байна. Энэ ерөөсөө сонсохгүй би энийг 5 удаа сонсгосон чинь одоо юу ч ойлгохгүй. Энэ ерөөсөө юм сурахгүй нөхөр гэх. Арааман дотор яаж байгааг өгөөж. За дараагийн нэг санаа бол өөр төвшнийг ер нь хольж болно. Түрүүн би нэг хэлээд байсан шүү дээ. Дөнгөж анх эхэлж байгаа хүнийг baby language гэдэг юмар нэг удаан миний нэр Саруул би Улаанбаатар төрсөн гэхгүй. Өөр төвш хамаагүй. Өөр төвшөнд солилцож холилдсон байж болно. Гэхдээ дасгал нь яг өөрийнх нь төвшний хавах хэрэгтэй. Дасгал нь өөрийнх нь төвшний хавах хэрэгтэй. Одоо нэг юм дасгал байд юм манай эхнэрийн хийсэн тэрийг би хийх дуртай анхан шатны үеийнүүдэд уучлаарай гэдэг нэг дуу өгдөө. Уучлаарай зулаа гэдэг. Үг нь хэцүү шүү дээ. Яг тэр чигээр сонсох. Бүр анх хэлж байгаа юм шүү дээ. Дөнгөж сайн байна уу? Уучлаарай гэдэг үгийг сурсан. Хамгийн анхан эхний өдөр ч тэр дасгалыг хэлж байна. Сонсох нөгөө төвшин нь өөр холилдсон байгаа. Тэгэхдээ дасгал нь өөрийн төвшнийг гэдэг нь юу гэж яах вэ? За энэ дунд хичнээн уучлаарай гэж хэлж яах гэдэг тэрийг сонсоод тоолно шүү. Нөгөө төвчтэй сонсоод хичнээн уучлаарай зулаа гэдэг нөгөө дахилт нь аягүй уучлаарай. Сонсоод бичээд. Уучлаарай гэдэг үг 24 байдаг үү тэр дуун дээр. 24-гээ тоолоо. Биш би 20 байсан шүү дээ. Тэгвэл дахиад сонсъё гэсэн. Тэгсээр байгаа нэг уучлаарай нь бүр чихэнд нь яг орчихсон. Бүр анхны хичээл шүү дээ. Эхний хичээл дээр ингэж. Тэгэхгүй тэгж эхний хичээл дээр сонсох юм тийм бэбигийн юм шиг юм байна гэсэн ойлгох төрсөө гэж байна. За дараа нь хуучин материалаа ахин нэгтгэсэн сонсно гэж байгаа. Англиар бол recycling гэдэг. Recycling. Нөгөө хог хаяхад recycle гэдэг дахин боловсруулна гэдэг шүү дээ. Тэрүүгээр recycling гэдэг нэрж байгаа. Энэ recycle гэдэг имийг манайх ч давхир хог гэдэг дээ. Дахин боловсруулна. Давхир хог маш их юм. Дахин сонсно. Өөр өмнө сонсч байсан юм а дахиад сонсно. Өөний сонссон шүү дээ гэсэн юм дэсээ байхгүй. Сонсох тусмал олон дахин сонсох тусмал ороод. За сонсголоо сайжруулах стратеги боловсруулна. За энэ төвхтэй жаахан хэцүү энэ туршлагатай оюутнууд бол ингэн хэдэн цагаар ингэн ийм сонсон сурна, ийм хүний яриа сонссон сурна стратегтэй үздэг. За энэнийг дараа нь ярилцъя. За бэрхшээл түүнийг давах нь сонсгол ер нь ямар бэрхшээл тохиолддог вэ? Тэрийг яаж давах вэ? За нөгөө хурд түрүүний багш ярьсан. Хүмүүс хит хурдан яриад байна. За энэ бол хамгийн ихээр гадаад оюутнуудын хэлдэг асуудал энэ. Хүмүүс хитрхээ хурдан яриад байна. За энэ тохиолдолд энэ бэрхшээлийг ер нь яаж давах вэ? Хэрвээ харилцан ярьж байгаа бол яг тодруул давт өөрөө дагаж хэл. Тодруулах юу гинэ? Юу гэсэн бэ та? Юу гинэ? Тэрийг сайн зааж өг.
дөнгөж эхэлж яхад л оюутнуудтай тэрийг хамгийн түрүүнд зааж ирсэн. Юу гинэ? Юу гэсэн бэ гэсэн юм. Тэгээд давтаж хэлүүлээд тэг өөрөө давтаж хэлнэ. Өөрөө хэлэхээр хүн заримдаа ойлгодог байхгүй. Нөгөө вичгтэр дэлгүүр ороод нэг талгавлаа. Юу гинэ? Вичгтэр дэлгүүр ороод талхавлаа. Вичгтэр дэлгүүр ороод талхавлаа давтаж. Оо! Давтаж хэлнэ. За энэ бол харилцаа ярьж байгаа. За харилцаагүй сонсгол бол зүгээр харилцаагүй нөгөө YouTube-ийн видео төрөж явах шиг үзээд ч юм уу сонсож байгаа. За тэгвэл тийм бол энэ хитрхи урдан яриад байвал юм яах вэ? Хамгийн түрүүнд бодох юм нь зорилго маань юу вэ? Яах гэж сонсож байгаа билээ гэдгээ тодорхой. Би ер нь бүгдээр ингэ энийг сонсоод бүгдийг ойлгох гэж байгаа юу? Би эндээс мэдээлэл авч авах гэж байгаа юу? Яах гэж байгаа вэ? За тэгээд харааны дэм хэрэгтэй. Харааны дэм хэрэгтэй гэдэг нь яг хөөхлөр нэг видеотой тийм ээ. Сонсож явахдаа тэрний юу болж байгааг нь ойлгох гээд хоёр хүн хэрэлдээд байгаа ч юм уу, нэг нь нэгэндээ туслаад байгаа ч юм уу, видео нэг хэрэгтэй. Юу болж байгаа нь. Тэгэхээр ойлгомж чинь хамаагүй дээр байна. За тэгээд яг өөр арга юу гэж бодох вэ? Уншаад тэгээд сонсож үз. Дараагийн удаад сонсчоод дараа нь сонссноо уншичаад дахиад уншснаа хааж байгаа дахиад сонс. За энэ хит хурдан гэдэг тэр. За өмнө эхлэлээрээ сонссон юм аа сонс. Ойлгоцсон, эхлэлээрээ мэддэг тийм юм аа дахиад гадаад талаар сонс. Цочулчихсан юмыг уншичаад дараа нь дахиад сонсож яах гэсэн. За хүмүүс хит хурдан яриад байгаа гэсэн түрүүний нөгөө багш тохиолдсон бэрхшээлийг марцж байна. За энэ дээр нэг асуудал байгаа. Хурдыг хасах нь зүг үү гэж. Одоо энэ YouTube Daily Motion энэ чинь бүгдээрээ YouTube болсон шүү дээ. Хурдыг нь хурдсахдаг удаашруулдаг тийм тохиолдол болсон шүү дээ. Тэр ер нь зүг үгүй юу? Энэ дээр жаахан анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед ер нь бол дими буруу анханасаа амархан сэдв сонсож болно. Хурдыг нь удаашруулж сонсоход буруу гэсэн юм ойлголттой болж байгаа шүү сүүлийн үед. Ер нь хуучин бол яадаг гэсэн тэгэхээр айгу удаан анхан шатны үндийг удаан хурдыг нь хасдаг тийм болоод байсан. За энэ нэг. За нөгөө бас нэг багшийн хэлсэн. Нөгөө үг мэдэхгүй гараад ирэхлээр маш хэцүү байна гэж. Мэдэхгүй хэлцүү сонсоход гараад ирдэг. За энэ дээр яах вэ? Энийг яаж шийдэх вэ? Үгээ эхэлж сур. Тэгээ сонс. Багш хичээл зааж байгаа бол мэдэхгүй гүнүүдийг бүгдээр ингэ гаргаад ир. Тэгж байгаа тэр эхлээд үгээ зааж. Үгээ заасныхаа дараа сонсно. Хоёр юм зэрэг яаж хичээл хийж болохгүй. Шинэ үг заана гэдэг чинь тусгай хичээл шүү дээ. Шинэ үг заах чинь. Тэгээ шинэ үг гэдгийг заагаагүй шинэ үгээ мэдэхгүй. Дээр нь сонсгол гэдэг чинь тусгай хичээл. Тэгээ сонсгол шинэ үгээ хичээл хоёр зэрэг ороод бүр бүтэхгүй. Бүр нөгөө мө 30 секунд ажилладаг тарих чи өнгөрөө. Үгээ эхэл зур. Тийм учраас эхлээд шинэ үгээ хичээл заа. Бүх үгээс дурдсан бай. Тэгээ сонс. За тэгээд богино хэсэг болгоод сонс. Богинохон хэсэг цөөхөн үгээ. Дахиад энэ чи ямар үг байсан бэлээ? Ямар хэлцүү энэ дэр байна? За сонсоод л вэ гэдэг нэг ар чухал юм байна. Сонсоод л. Оног шүү дээ. Сонсноо. За нэг ийм тохиолдож ирсэн дэлгөөр танад тогш. Юу ч ойлгохгүй цагийн гарц. Blackout гэдэг юм Америк үеийнүүд бол. Би ерөөсө blackout болчихсон. Жохон сонсоол гэсэн байхгүй. Юу ч байхгүй. Ямар ч юм ойлгохгүй. Юу болчих вэ? За бүр юу ч ойлгохгүй тийм байгаа бол сонсох зорилгоо өөрчилнө. Ойлгоё гэж сонсохгүй. За яг мэддэг зүйлээ болсон. Мэддэг үг, мэддэг юм болсон. Тийм зорилгоор сонсоод үзье. Хөг аялгуу авэны аясыг сонсъё. Тийм дасгал гэж болно. Заавал тэрийг өнгө сэтгэлийн хөдлөлийг сонсъё. Бүр анхан шатны оюутнуудад тийм дасгал хийдэж штэ. Энэ хоёр хүн уурах хэрэлдэж гин үү? Энэ нэг нь гомдсон байна уу? Юу яаж ин ууралж гин үү? Тэрийг сонсно. Баяртай байна уу? Юу хэлж байгааг нь ерөөсөй ойлгохгүй юм. Хамаагүй. Их ууртай байна штэ. Энэ уурлаад ах шиг байна. Тийм
сэтгэлийн хөдлөлийг сонсож сурна. Аялгаа сонсож сурна тийм ээ. Аялга. Тэгээд жоохон тийм чихонгон гэдэг шүү дээ. Чихонгот л тийм нэг сонсоод нэг ритмийг нь сонсож сураад, хөг аялгууг сонсож сураад, тэр авианы айсыг сонсож сураад. Тэгжэт л чихонгонд бол онгоор үүж болохгүй. Энэ тохиолдолд шүү. Заримдаа нөгөө нэг стресстээс болоод. За, ийм нэг оюутнууд танарт тохиолдож ирсэн болов. Бүх үгийг нь ойлгомоор байна гэдэг. Үг болгоноор нь сонсохгүй байдаг. Тэгээд энэ юу гэж байгаа юм бэ? Шаал дими юмн дээр сонсох одоо нэг иштэй шүүдээ энэ тэр юу гэдэг байгаа юм бэ? Бүгд тэрийг нь ойлгоцсон. Одоо юу гэдэг юм? Манай энэ сайн багш шүүдээ гэж хэлсэн байж байгаа гэж үү? Манай энэ их сайн багш гэдэг бүгд тэрийг нь ойлгоцсон. Юу гэж юм бэ? Англиар чи надад ойлгосон уу? Ер нь би ойлгосон байхаа. He or she is a very good teacher гэж. Бүгд тэрийг нь болсон байгаа л даа. Гэхдээ би энэ шүүдээ хэрэг нь ойлгохгүй байна гэдэг. Тэгээ стресстэй. Бүх. За тэгэхээр яах вэ? Тийм оюутанд ойлгохгүй байх эрхийг олгоё. Бүх үгийг ойлгохгүй гэж болно. Сонсгол гэдэг чинь үг болгоныг нэг нэгээр нь сонсоод компьютер шиг хурааж аваад бичээд үг болгоныг нь орчуулна гэсэн үг шээ. Сонсгол гэдэг бол орчуул байгаа ш. Сонсоод өгүүлбэрээр нь параграфаар нь ойлгосон бол энэ сонс чадсан уу? Чадсан гэсэн үг. Энэ нэг. Өөрөлдөлт нь бага ахина гэдгээ ойлгох. Эхний удаад бүх үгийг ойлгох нь гэж байхгүй. Мэддэг зүйлээ. Яг мэддэг зүйлээ бол сонсъё. Бүх үгийг нь сонсох хэрэггүй. Түлхүүр үгийг тодорхойлъё. Хэн хизээ хаана гэдэг гурван юм сонсъё. Хэн хизээ хаана юу хийсэн? Одоо энэ дөрөв юм. Бусд нь хамаагүй. Хэн хизээ хаана юу хийсэн бэ гэдгийг сонсъё. Бусд төр дундуур нь дарднаага тэр шүүдээ, юм билээ, юм санжээ энэ гэдгийг болёо. Одоо дээр хий. Түлхүүр үгээ тодорхойлъё. Ийм. Би өөрөө ингэж сурд юм а энийг л ойлгохгүй бол энэ үгийг бүх болгоныг нь ойлгохгүй бол би цаашаа явахад амар хэцүү. Би өөрөө тэгд ингэ тийм оюутнууд байгаа гэхгүй гэдэг оюутнуудаа нөгөө стратеги нь өөрчил. За түрүүний асуудал чинь нөгөө нэг мэдэхгүй шинэ үг гарч ирэхлээр ойлгохгүй хэцүү гэсэн шүү дээ. Тэгсэн чинь өөр асуудал. Мэддэг үг байна. Уг нь мэддэг үг. Тэг мэддэг үгээ сонсоод тэгээ танихгүй байна. За энэ нэг төвхтэй. За тэгэх юм бол энэ хамгийн ихний асуудал бол ядаргаанд орсон байгаа юм биш вэ? Стресстэй байгаа юм биш вэ? Энэ. Зүгээр үед бол таниад идэг. Одоо жаахан тийм стресстэй байна. Жаахан амраад тэгээ дахиад сонс. За номын үг сурсан юм биш вэ? Мэддэг гэдэг. Явж гин үү, ирж гин үү гэдэг хэлээр сурахтаа ирж байна уу гэдэг сурцсан. Тэгсэн чинь нөгөөх нь асуусан ирж гин үү? Читэр намайг унтчихсэн чинь Жайсон гэж юм ерөөс сураагүй. Ж байсан гэдэг нь сурсан. Жайсон номын үгээр сурчихсан. Дуудлагыг нь сураагүй юм биш вэ? Ярианы сонсголч дуудлага сурсан шүү дээ. За тэгээд мэддэг мөртлөө сонсоод танихгүй байгаа юм бол яах вэ гэхээр нүдэрээ хараад сонс. Ихийг нь өгч. Тэгээ сонс. Ингэж ийсэн юм уу? Тэгээд нүдэрээ хараад сонсоо дуудлагыг нь анхаа. Юу гэж хэлээд энэ дуудлага? Явдаггүй, ирдэггүй гэж ердөөсөө ярьдаг юм ерөөсөө байхгүй юм. Явдаггүй, ирдэггүй л гэдэг. Хоёр гээч сонсохдохгүй. Нүдэрээ харахаар 3 үе байдаг. Явдаггүй. Би 3 үе сонсохгүй шүү дээ. Яа 3 үе сонсохгүй байгаа. Ярианы хэлэнд 2 үе ярьж шүү дээ. Явдаггүй. Нишэдгүй. Ирдэггүй. 2 үетэй. Дуудлагыг нь гарна. За ядраад анхаарал сарнаад байна гэдэг. За энэ түгээмэлээ. Энэ түгээмэл. Сонсголын хичээл чинь уншлагын хичээлтэй харьцуулахад хамаагүй амархыг дөрүүд ядарна. Дөрөвний нэг багш хэлсэн. Нөгөө анхаарал төвлөрөл
маш хэцүү байдаг гэж. Тийм ээ. Завсрал, амар энийг шийдэх арга нь маш амархан. Ядраад анхаар сарнаад байна. Завсрал, амар өөр дасгал хий. Шинэ үгийн дасгал ч юм уу. Бүр өөр дасгал гэдэг нь бүр шинэ үгийн дасгал байхгүй зүгээр биеийн дасгал хийж бодно шүү дээ. За бүгдээ нэг босоод нэг гिच ийм дасгал. Хөл гарын дасгал хийгээд. Өө сайхан болчих. Тархи нэг 5 минут завсарлаж амраад нэг тиймэрхүү дасгал хийж гээд шал өөр болчих. Тэгээ орж ир дахиад сонсож өө тас ах юм гэж штэ. За тарих бүр таг болчихлоо гэдэг. Юу ч сонсож чадахгүй нэг дөрөвний нөгөө гэдэгтэй төстэй. За ингээд байх юм бол эхлээд мэддэг зүйлээ сонсож өөртөө итгэлийг олж авна. Хэцүү юм ихэл сонсохгүй. Мэддэг зүйл, чаддаг зүйл өмнө зөндөө уншчихсан юм аа. Сонсоод за би чадах юм байна гэж. Яахан өөртөө итгэлтэй болгож. Тэгээ сонсож чадсан юм а дахиад сонсно. Стресснээс нь гаргаад чадах юм биш үү гэсэн нэг тийм нэг ойлголтыг төрүүлээд. Тэгээ баг багаар дээшлэнэ гэдэг чинь. За, үр дүнтэй сонсох ямар аргууд байдаг вэ? За, түрүүний хэлсэн нөгөө сонсох гэдэг үүдийг зүгээр л хийж идэг өдөр тутмын хийж идэг үүд байдаг гэсэн шүү дээ. Байнга сонсох. За одоо сонсголын хичээл хийж байна хийнэ өнөөдөр тэдэн цагаас тэд хүртэл хийнэ гэсэн маягаар биш. Юу шиг л болгочих хэрэгтэй гэдэг. Сонсголыг нөгөө гүйдэг хүмүүс бол яг ойлгохоор өглөөс л гүйдэг. Тэр нь ердөөсөө тэр гүйж байгаа гэдэг чинь одоо би нэг хийх ёстой. За өглөө би нэг цаг гүйндээ мөндөө гэж тэрэндээ стресстэй одоо гүйхэд яах вэ гэдэг дөрөөс тэгдэггүй шүү дээ. Тэр нь ерөөс ингээл зүгээр л нэг өдөртмийнх нь үйл босол цомцол гараад гүйдэг. Тэрэн дээр өдөөс тэрийг тэгж ажил хийж ийнж гэж бодохгүй, асгал мосгол хийж ийнж гэж бодохгүй. Зүгээр л нэг тийм нэг хөвшил болсон байдаг. Тэр шиг байнга сонсон. Юм сонсч байдаг. Машин барьдаг бол машин дотор юм сонсоод явждаг. Гадаад ил сурж байгаа дээр. За нэг үр дүнтэй сонсох арга юм. Нэгдүгээрх нь байнга сонсон. За хоёрдугаарх нь нөгөө түрүүний арамандаа яаж байгаа гэдэг чинь. Таарсан материалаа сонсоо. Өөртөө таарсан материалаа сонсон. Нилээн дээш явцсан бол дайжгүй уран зохиол мөхөл ярьдаг ном нөгөө сонсдог ном сонсон. Жаахан доошоо авах юм бол яг тэрэндээ таарсан материалаа сонсон. Олдноо тэрсэн материалууд олдно. За сонсох дасгал бүрдээ өөр зорилго тавина. Дандаа сонсоод ойлгоно, дандаа сонсоод очуулна гэсэн байхгүй. Дандаа бидний сонсохын хичээлийн нэг 90% нь яаж яана. Сонсноо за орчуулаад тэгэл юу ойлгосон хэл. Тэгэхгүй. Хөг аялгау ритм сонссон нэг удаа. Нөгөө ууртай байна уу, уургүй байна уу? Энэ хүн энэ гинтэй ямар хөө маягаар харьцаж байна. Юуны тухай яриад байх шиг байна. Аялгаар сэтгэл санаа. Энэ тодорхой хиднэр ерөнхий. Дараагийн удаад өөр сонс болгонд өөрөөр зорилго. За одоо яг нарийн тодорхой мэдээлэл авах гэж байна. За дараа нь яах вэ? Яг дасгалыг зориулсан сонсъё. Дасгал ажиллахаар гэдэг чинь яагаад нөгөө түрүүний график органайзер гэсэн чинь асуултанд хариулах юм уу? Тийм үгүй гэдэг нөгөө тийм асуултнуудад хариулахаар ч юм уу? Сонсоод тэрэндээ асуулт. Дасгалын төлөө сонсъё. Дасгалууд нь бэлтгэж гисэн байж байгаа тийм. За анзаарах сонсгол гэдэг юм хийж үзье. Анзаарах сонсгол гэдэг чинь одоо юу гэдэг? Яг нөгөө хилцүү өөрийн мэддэг хилцүүг нь. За зөвхөн үйл үг нь олж гэдэг юм уу? Ийм холбоо үг нь олж гэдэг юм уу? Ингэж хэлж ийн гэдэг тэр дотроос тэрийг нь анзаарна. За тодорхой мэдээлэл сонсох дасгалууд хийдэг. Зөвхөн тоог нь сонсон ч гэдэг юм уу? Огно, дейтийг нь сонсон ч гэдэг юм уу? Энэ 5W гэсэн байгааз 5W чинь нөгөө нэг when, where, who, why, what гэсэн 5W. Тэрийг сонсъё. Хин, хизээ. Монгол хэлээр 5 хээг орчуулахыг зовлонтой. Why гэдэг нь яагаад болчихсон. 4 хээ нэг яа сонсъё. Гिचэрчүүд юм. Нэг яа сонсороо гэдэг муухай сонсох тохиолдол. За ямар ч байсан нэг тэр тийм нөгөө хүснэгтийн нээжгчээд тэрийг
тэрийг сонсоо. Өөр юм сонсохгүй. Сонс болгондоо өөр зорилготой. За хайрцагнаасаа гарч сонсож байгаа. Хайрцагнаасаа. За хайрцагнаасаа гарч сонсох гэдэг нь хичээл дээр биш. Энэ extensive сонсох гэдэг чинь extensive listening гэдэг өргөн дэлгэр ингээд зурагт үзээ. Радио подкаст сонсоо, YouTube руу ороо, зөндөөсөн. Дуу үзээ, дуу сонсоо. Монгол хэлээр реклам сонсоо, цагаагаар мэдээ сонсоо, кино үз монгол хэлээр. Сонсдог ном сонс. Хайрцагнаасаа гарч сонсох гэж зөвхөн хичээл дээр нэг 30 секунд юмаа сонсох биш. Хичээл дээр бол яг 30 секунд юмаа сонсоод тэр чинь болохоор intensive listening баггүй. Intensive яг шахаад тэгээд үг болгон дээр нь ажиллаж байгаа, нарийн тодорхой мэдээ сонсож байгаа ингээд шахацсан. Хичээл бол яг тэр хичээлээс гараад энэ extensive listening гэдэг. Хайрцагнаасаа гарч сонс. Ийм юмнууд хийнэ. Маш сайн хий. Оюутнуудаа энийг сайн зөвл. Хүүхдүүд за тэгвэл хүүхдүүдийн нэг зөвл эцэг эхчүүд нь сайн хэл. Хайрцагнаасаа гарч дасгал хий. Сонсохдоо хайрцагнаасаа гараад дандаа хийдэг дасгалууд биш. Иймэрхүү. За юу гэх вэ? Бичлэг хий, сонс гэж байгаа. Одоо энэ хүмүүс ч одоо энэ сайхан гар утас гэж нэг амар юмтай боллоо шүү дээ. Гар утсан дээр ч одоо бичлэг хийх бүх төхөөрөмж хийж байгаа. За яах вэ? Ямар бичлэг яаж хийж болох юм? Ихийг уншаад бичих өөрөө. За нэг англи их байлаа. За нэг монгол их байлаа. Өөрөө уншаад биччихсэн. Дараа нь тэрийг яах вэ? Сонсголын материал болчихсон тийм. Өөрөө уншчихсан. Тэрийгээ дахиад сонс. За дараагийн их гоё. Ихийг уншаад бичих биш. Ахин яриад бич. Уншичаад хаачна. Нэг үлгэр уншиж. Үнэг зараа чонгоор байжээ. Энэ намархан согтдог гэдгээ үзчихээ. Уншицлаа. Хаалаа. Өөрөө ярина. Тэрийг тэгтээ биччихнэ. Тэгээд дараа нь тэр чинь сонсголын материал болчих шүү дээ. Газ сонсно. Одоо энэ чинь машинтай холбогддог болсон бүх амар. Юунда төгжрэлт 2 цаг зогслоод гээд 3 цаг зогслоод гээд сонсголын хичээл хийхэд хичнээн сайхан боломж гэдэг чинь. За ангийнхныхаа бичиж болно. Ангийнхаа хүүхдүүдийг нэг анд сурж байгаа хүүхдүүдээр юм яриулаад бич. Багшаа бич. Багшаа та нэг минут нэг тийм мэдэх яриад гэж ямар ч юм. Бич бичлэгээ. Хүнээс ярилцлага. Хинээс ч юм аахгүй. Энэ бүх юмнууд чинь бүгдээрээ сонсголын дасгал болчих واخхой дараа. Бичлэг хий сонс гэдэг чинь хайрцагнаасаа гарч дасгал хий гэдэг нэг. За сонсоод сүйдрэл. Сүйдрэл гэж энийг тусад нэг заана. Сүйдэрлэх дасгал гэдэг чинь дагаж хэлээд өгдөө. Сонсоод нөгөөдөг чи юу хэлсэн яг тэрийг дагаж хэлээд өгдөө. Тэгээд их учиртай. Эвтэх арга гэдэг сүйдэрлэх арга. Shadowing гэж англиар. Миний өмнөх хичээл сууж байсан оюутнууд мэдж байгаа тийм. Бид бүгдээрээ shadowing хийгээд сүйдэрлж үзээд манай оюутнуудад миний зааж ирсэн оюутнуудад маш их таалагдсан. Оюутнууд гэж багш нарт зөндөө хэрэгэлсэн байлээ. Их эвтэхэн болж ийн гэж хэлээ. Сүйдэрлэх гэж тусгай арга. Одоохондоо зүгээр энэ хичээл дээр хэлэхэд бол нарийн сүйдэрлэхийг заахгүй зүгээр хэлэхэд бол дагаж хэлээд тань тань гэсэн. Тэгэл юм болонгоо те. Ярьж хэлж байгаа болгоныг дагаж давтаж хэлээд байна гэсэн. За интеграцчлан дасгалууд гэж. Интеграц гэдэг нь юу гэдэг нь нэг уншлагтайгаа яриатайгаа интеграц болгоод. За сонслоо. Сонсноо эргээд ярь. Тэгээд дүгнэж тэрийг бич. За энэ бол 3 чадварыг ярьж байгаа. Сонсох, ярих, бичих гэсэн 3 дасгал байна. Сонс. Сарвигийн сонсож чадахгүй хэцүү байгаа шүү дээ. Тэр ихээ унш. Тэгээд дахиад сонс. За өөр юу яж болох вэ? Эхлээд уншлаа. Тэгээд дараа нь сонслоо. Бас хэцүү зарим үгнүүд нь орж ихгүй. Тэгвэл уншингаа сонс. Яг хараад дагуулж хараад уншингаа сонс. Ийм уншлагатай холбогдсон интеграц нэ. За ингээд энэ бүх саяны дасгал, саяны аргуудыг хэрэглээд явах юм бол сонсгол бол илтгэж сайжирнаа. Үр дүн шууд харагддаг юм аа. За баярлалаа. Мөнх цогш юугаа бичлэгээ дуусгачих одоо асуулт хариулт тавь. Асуулт хариулт нэг биш.